хоёр чихнээс нь цус гарцсан. Хамрыг нь ухартал хөшгөлдсөн. Уруул нь хацагдсан. Би тэгтээ нэг л зүйл алдсан. Би зориглоод би тэр цахилгааныг доошоо татчихгүй юм да. Яаж зовсон бол ээж нь дурдчихлээ ш даруун туяага. Миний үг ороход тавагтаж амгаа хөргчиг алгадаад унгаагаа бодон дээр унгаагаад нэг орсон чинь бооцсон өнгөрцөн байсан. Энэ одоо юу гэсэн үг юм? Малыг хүртэл тэхгүй ш. За яг камерны ард суусан чинь бол жоохон сандраад байна. Бас өөрөөс ч их санаа зовж байна. Та гайгүй юу? Ярихад бэлэн үү? Түгээрээ бэлээ. За хоёулаа актер мэндэлж услаад яхав та тийм ээ. Ер нь бол нэлээд хүнд ярилцлага болно. Ярьж чадахгүй бас миний асуултанд хариулахыг хүсэхгүй бол та хэлж болно. Тэрийг би хүндэтгэлтэйгээр хүлээж авна. За бас буруу зүрөө ойлголт байвал тэр дугуйдуур нь санаа зовхгүй залруулаарай. Тэгээ хоёулаа нин үгүй үнэн баримттай бодиттой асуудал нэлээд хүнд маш хүнд бүр хүндийн хүнд учраас нэгч цэг таслыг хоёлаа алдаж ярих эрэхгүй бодлоо ярьж болохгүй тийм би таныг бодлоо ярина гэж үл хэлж байгаа юм биш хариуцлагатай ярилцъя гэж бодож байна. Та миний саналыг хүлээн авч байна уу? Хүлээн авч байна. Тэгээ мэдээж үл их хэцүү эргээд ярихад хэцүү. Тэгээ энэ асуудлыг бас та өөрөө ярья гэж байгаа учраас би бас сэтгүүлч хаа үүргээр дамжуулах үүрэгтэй. Тийм учраас танаас бас зарим зүйлийг тодруулж явнаа гэж бодож байна. Тэгээд хоёулаа сандарч болохгүй те. Таны биеийн байдал бол хэвээ нөө? Хэвээ. За охин маань талигач охин шин саран маань ямар хөөхт байв? За талаар дурсаад хоёул ярьцгаа хэлээ те. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За миний охин бол 2008 онд Чимбатын гэр бүл айлын ганц охин болон мэндэлсэн. За 2010-аас 14 хүртэлх оны хугацаанд Чингэлтэй дүүргийн тэргүүний 56 дугаар цэцэрлэгээр хүмүүжээд 2014 оноос агуул усралыг бол Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуульд эзэмших хугацаанд тийм насандаа баймгүй авьяаслаг хөөрхөн сэргэлэн их үнэн чохин байсан. Суралцах хугацаанд маш олон амжилт гаргаж байсан. Тэгээ өнөөдөр бас энэ цавшааны ашиглаад энэ олон хүмүүсийн хүсэлтийг үндэслээд гэр бүлийнхаа үндэслээд гэдэг маа би 80 хүрч байгаа ээжийнхаа хүсэлтийг биелүүлэх гэж би өнөөдөр охиныхоо сайхан талыг би ярих гэж бодож би энэ яриагаа яриа сууч. Амжилтыг харуулах аваад ирсэн юм шиг юм те. Та харуулад ярих юм уу? Тайлбарлаад. Ярьцлага зогсоох уу? Яаж юм? Хэцүү юм. Одоо хоёул таамаглаа тийм ээ. Сургуулийнхаа шилдэг сурагч байсан. 13 оноос эхлээд 17 он хүртэл хугацаанд ингээд сургуулийнхаа шилдэг сурагч Монголын хүүхдийн ордны тэргүүний сурагч
3 дугаар ангитай байхдаа миний охин чи хөөхд бидний өсөж би нөгөө ирээдүйд цамг гээд Ангийн хүүхэд. тэг 3 дугаар анги хөөхд миний охин байгаль орчны яам боловсролын яам нийслэлийн боловсролын хүрээлэнгээс зохион байгуулагдчихсан юм зургийн уралдаан үзэсгэлэн болж байсан. Тэгээ миний охин чи тийх үед 3 дугаар ангид сурагч байлаа. Тэгээ тусгай байрыг явж байсан. Энийг өөрөө зурсан юм. Өөрөө зураад Ямар мундаг. 3-аас 10 хүртэлх ангийн хүүхдүүдээс сурагч ах эгч нартайгаа энэ зургийн уралдаанд ороод миний охин тусгай байр авч ирсэн. Их орон минь модер илбэг анамт намглан тайван хагаар усны цэнгэгвэ гэсэн бүтээлээр ном төрөвчсэн. Мундаг охин биш зураач. Айгуу яг тийм гоё амьд юм шиг зурсан байна тий. Угийн та хийж өгчөө өөрөө ингэж биччихээ. Миний охин өөрөө биччихсэн. Ай модор илбэг амт намглан тайван агаар нь ариун усан цэнгэг бэгээ гэсэн үслэр энэ зургийг зурлаа. За энэ охины маань энэ хүсэл биелэх болтугай тий айгүй чухал сэдвэр гой зураг зурж исэн байна. Бас бүжгэлдэг байсан. Бүжгэлдэг тий. Хөгжим тоглоно. Тэгээ маш юу тал яваастай. дуу зохион Нөгөө зан. тий. Тэгээ их нөгөө гарын дорх материалаар маш их зүйл ойддаг байсан. Тэгээ би сая нааш ирэхдээ зургууд амжилтал сууж явах тийм тэгэл ойдлын машин тавиал өнгөнгийн ойдлын утас тавиал өөрөө ингэж ойж хатдаг. Тийм биш тийм ямар хөөр. Том болоод ээж би загвар зохион бүтээгч болно. Тарих судлаач болно гэл нөгөө тийм зориг хүсэл нь хязгааргүй. За хэрэг гараад энэ золгүй аимшигтай гэмт хэрэг гараад жил гарan болж. Одоо 2 дахь жилтэйгээ 2 жил дамнж байгаа юм тий. Жил 2024 оны 6 сарын 20-наас 21-ний шилжих шөнө миний охин чи басны гартан зэрцгийг ам өргөдөд. Одоогор бол жил 6 сар 22 хоног өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар бол жил 6 сар 22 хоног. Хэрэг шийдэгддэг байна. хэрэг мөрдөн шалгах ажиллагаа буюу одоо хуулийн байгууллагын хүрээнд явагдаж байгаа. Гэмөрөгийн шүүх хурал бол болоогүй байгаа. Хэрэг шийдвэрлэх хүртэлх хугацаанд бол одоо амь хохирогч хууль ёсны төлөөлөгч миний зүгээс бол 3 удаагийн хэлэлцүүлэгт хаалттайгаар оролцсон байдаг. Энэ хүртэлх хугацаанд өнөөдрийн хүртэлх хугацаанд би Монголын шүүхийн байгууллага, хуулийн байгууллагад итгэжил яваа. Итгэсээрч байгаа би. Итгэгч болно гэж би бодож байгаа. Та 9 сард нэг зураг тавьсан. Тэгээ энэ хэргийг өмнө хинч мдээгүй юм аимшиг дээр гарсан. Тэгээ ер нь олон нийт мдээгүй. Тэгээ та нэг юм зураг тавьсан. Одоо харамсалтай нэг чимдаа мань таны охины бий байсан. За хажууд нь 2 3 нөхөр хүлээ ачаа суудсан тий юу нэг шинжтэй барьсан юм уугаа сууж исэн тий. Энэ зураг ер нь ямар учиртай зураг юм бэ гэдгээс хоёлоо эхлэдэггүй одоо яг энэ гэмт хэргийн гэх юм уу те энэ асуудлаар яриагаа эхлэж байгаа учраас тэгж болох уу? Одоо тэр зураг бол одоо хац тэрэгт авагдсан зураг буюу хэргийн газар болсон үйл явцын зураг. Тэр зургийг бол би олон нийтэд ил тавьсан. Би тэр зургийг бол нөгөө хүн ингээд альва юм бэ? Альва зүйл чинь одоо нөгөө эцтэй тулаад буюу
тартагтаа тулаад надад одоо энэ зураг л буюу надад байгаа баримтууд л нотлох баримт болно. Өмнө би түрүүнд дурдсан шүү дээ. 3 удаагийн хэлэлцүүлэг болсон. 9 сарын 25 оны 9 сарын 17-нд дараагийн 3 дахь хэлэлцүүлэг болсон. Би тэрний өмнө шүүхийн байгууллага энэ амих хохирогч буюу энэ хэрэгт холбоотой хохирогчоор тогтоогдсон хүмүүс маань хохирогчоор биш. Тэд нар миний охиныг онц хэрцгийгээр амин бүрлэгсэн. Нийгэм тэр цацагдсан зураг бол тэр ээжийн яриагаар бол одоо боогод унгаасан. Боож унгаагаад амин бүрлэхийн тулд энэ хоёрыг айлгаад энэ хоёрыг сүрдүүлээд чамдаанд хийсэ гэд байгаа. Үгүй. Миний охин надаас өндөр охин. Та бүхэн мэдчихэж байгаа шүү дээ. Монголчууд те Монгол хүн насварсан хүний хажуу цогцгоос л айддаг шүү дээ. Айхан битгээл биед нь хүрхээс ч хүн эмээдэг. Тэгэхэд тэр нэг алгын чинийхэн балчирхоо охиныг минь онц хэрцгийгээр бүрлэгчгээд чамдаан чихэл хийсэн. Тэр чамдаан хөлн цохойсон зураг байсан. Чихэж игээ захилгаанда дуусаад зөөврлөх гээд тэрний өмнө миний охин ямар их зовсон бол. Би охиныгоо 24 оны 6 сарын 21-ний өглөө чинь нэг их цастай өглөө байсан. 21-нд зуны улирал хэдий цас ордгоо шүү дээ. Цас бараа холилдсон цастай өглөө байсан. 21-ний өглөө миний уцаа 10 хөнгөрөөгөө дотоод дугаар салгасан. Би одоо ажлын холбогдлолтой байлгүй дээ аваагүй. 12 болж хат би уцаа авсан. 5 онц хүндгэмт дээр ирнэ үү гэдгийг би онц хүндгэмт хэрэгтэй тэмцэх газар гэдгийг би мэдэхгүй. Хаана хайдаг вүлээ? Би одоо амралтын өдөр учраас би ингээ очих боломжгүй байна. Ямар асуудлаар үлээ гэхээр асуудлыг бол уцын саанаас хэлдэг юм байлээ шүү дээ. Манай мөрдөн байцаа хаалгавчаа. Би тэнд очиод 12 цаг өнгөрөөгд очиод би 5 цаг 10 минутанд надад миний мөрдөн шалхаал алманы буюу энэ хэрэг дээр томилогдсон мөрдөгч нарын ахлахын гэд хүн орж иж хэлсэн. Нөгөө шин сарын нас орчлаа гэдгийг би шин сарын хүн алчлаа гэдээ ойлгоцсон. Би одоо тэр дунчин баланс алдсан шүү дээ би. Би үл яг тухайд энэ сонгуул болохтой холбоотой байсан. 6 сарын 21 гэдэг чинь тийм. Сонгуультай холбоотой одоо сонгуулийн албан юм уу? Би одоо ямар нэг алдаа гаргацсан юм уу? Эсвэл ажил төрөлтэй холбоотой юм уу? Хүн чинь яг л тэгж бодоод очдөг юм байлээ шүү дээ. Өрөөсөө тэгээд 19 цаг 5 минутанд шүүхийн хүрээлэн одоо тэр задлан шинжилгээ хийдэг газар руу би аавын дагуулад ахыгаа дагуулад орлоо. Миний охин чинь би танихгүй ш тохно. Хүзүнд зүйлтээр л би таньжсэн. Харуудыг нь цэглэх талбыг ортол нь цэглэхаан цэцэн цээжин би энэ гаргацсан. Орж ихнээс нь цус гарцсан. Хамрыг нь ухартал хөшгөлдсөн. Уруул наацагдсан. Би тэгтээ нэг л зүйл алдсан. Би зориглоод би тэр цэглэхааныг доошоо татчихгүй юм да. Тэгж чамдан чихэж хийгээ тэр өндөр хүүхдийг тэр чамдан чихэж хийж байгаа юм чинь тэр уутыг л би татчихгүй яа одоо гэж бодчихсон. Энэ зурагтай гэхдээ би энэ зургийг олон нийтэд харахгүй. Энэ л шүү дээ. Өнөөхөл би олон нийтэд харахгүй болохгүй хаа.
алгын чинээ хийж миний нүүр нь миний гаранд чи газар нь нүүр нь багтдгөө. Тэгтээ нүүрийг тэр нүд хамар хүн нүднээс нулимсаар л уйлдаг штэ. Хөгөөцөш нүднээсээ цусаар уйлдаг байхгүй юу? Нүднээс нь цус гарсан байсан уу? Нүд чих хамарын тэр жижигхэн хамарын эргүүлдэл нөшгөлцсөн. Яаж миний хүүхдийг тарчлан зовсон л тоо. Тэгээ би тэндээс гараад маргааш нь би 21 нойроо 21 нойроо би алтай хайцгийг нээлгчээд ёс үлийн би ёслолт хөлтөр хийштэй. 22-ны өглөө би залгаж байгаа шүү дээ. Миний охин ямар шалтгаан хаана бурхан болсон бэ? Ламд үзүүлсэн. Хорлогдсон байна. Сүнсэн тэндээ тойрол яах юм? Хар дөрүүлж юм гэдэг чинь утас ахгүй юу? Энэ утас авахгүй л тэр тэнд хорогдвол энэ утас авахгүй л тэнд хорогдвол анх нөгөө очиход бол нас орсон гэж хэлээд илүү зүйлийг тайлбар өгөөгүй шүү дээ. Би 49 хоног дуусна хөнөөгцнийг хийзээ мэдсэн. Би 49 хоногийн дуусаад үеийн дуусаал би очиж байгаа шүү дээ. Тэгжил би мэдсэн шүү дээ. Шүүх эмнэлгээр очиод бол тийм үгүй намайг шүүх таниулах ажиллагаа явуулчихвал шүүх шинжилгээний хүрээлэн задал мадлан гэж чинь тэгэл уцаар яриад хийчихдэг юм байлээ шүү дээ. Гар үсэг зураг тий. Гар үсэг зуруулаад 20 өнөдөр. Тэгээ би хамгийн гол нь энэ хэрэг дээр томилогдсон мөрдөн байцаах албадаас би байцаагч нараас нь мөрдөгч нараас би асуув шүү дээ. Миний охин яг хаана өнгөрсөн бэ? Өнгөрсөн газраас сүнс нь хорогдоод байна. Дөрүүлжин хар юмд сүнс нь хорогдоод байна гэх. Би тэр газрыг би ээж хүний хувьд би гарган гартлаа би тэр газрыг харагдах гэж очив шүү дээ. Адаг сүлдээ би 4 дахь хоногоос нь эхлээд би нас барсан газрын яг олж очсон байна тий. Одоо та бол ингээл бүгдийг харж байна. Охиныг одоо би асуул болох уу гайгүй юу та? би бас хариулахгүй байж болно те. Яагаад тэгэхээр би хэрэг хуулийн хүрээнд шийдвэрлэгдээгүй байгаа учраас би иргэний үүргээ биелүүлээд болно. Нөгөө түүгээр бол би хардах эрхийнхээ хүрээнд. Би бас ярьж болно өөрийнхөө хэмжээнд. Охиныг боомлуулад нас барсан гэж мэдээлдэг тий. Яг боомлсон юм уу эсвэл өөр бэртэл гэмтэл өгсөн юм болов уу? Би танд зураг харууллаа шүү дээ. Энэ зургийг харлаа. Өөр гэмтэл бэ. Нүүрэнд нь маш ноцтой. Хүн таних аргагүй аимшигтай зураг байна. Миний охиныг онц хэрцгээгээр бүрлэхсэн шүү дээ. Өөр биес доошоо шаргасаар өв. Бага ярьж болох уу та? Би хац тэргийн авагдсан материал учраас би боломжгүй. Тэгтэл тэр ган эрдний буюу тэр яллагтагчаар татагдсан гэд байгаа. Аринтия гэдэг эмэгтэй буюу ээж хүний яриагаар л миний охин боомлоод өнгөрсөн биш. Би яагаад энд өнөөдөр ирэх болсон гэхээр өгсөн үг хэлэх вэ? Өгсөн хүн үг хэлэх биш. Тэр сая 11 сарын 29-ны яриа би өдөр болгон тэр яриаг сонсдог. Яагаад те? Тэр 16 настай жоохон хүүхдийг аргуулсан байсан. Алуурчин дээгийн найз охин байсан. Авгаанд болох гэж байсан. Одоо яг та энэ тэлгэцийг хараа сууж байгаа би танд дандаа тэлээ.
Үгүй. Таны хүү буюу танаа хөргөж татагтаад байсан намын эрдэн ган эрдэн тэр алуучинтай найзууд. Миний охин найз биш. Яагаад үгүй? 1 сар, 1 жил 6 сар 2 хоног болох хугацаанд тэр хүмүүс хүн ёсоор биднээс уучлалт гуйдгүй. Яагаад тэр хүмүүс алгын чинээ хэмэр гараас өгтлөг ганц хөтлөөд явах бүрийг минь онц гэрцгээгээр бүрлэгчгээд. Яагаад өнөөдөр яг тэд нар та нар мөнгөтэй байж болно. Та нар хууль байгуулгын танилтай байж болно. Уучлаарай би нэг зүйл хэлж. Таны дээр ярианд өгсөн гэр бүл гэдэг юм чинь хуулийн байгуулгын хүн. Танай Эрдэнэ намын эрдэн гэдэг хүний ихч. Та нарын хар гэр бүгдээрээ хууль байгуулгын хүчний хүмүүс учраас намайг торомжлоод атдаг сүлдээ миний нас урсан өхнийг миний хөвгт нийгэмд юм мөчл хүүхэд байсан гэдэг тэр муухай пост эдний талын хүмүүс бичдэг штэ. Тэр 16 настай өхнүүд би зөндөөл юм баримт авсан. Би зөндөөл комментүүд уншсан. Хэрв та нар тийм хохирогч юм бол та нар над тэр далайлгаатайгаа өрөнгөөрөө далайлгаатайгаа тэр хууль хүчний байгууллагаараа тэр одоо болох шүүх хурлын нээлттэй явуулаад өг. Нээлттэй явуулах чинь би тэр шүүх тахимттай тавигдах бичлэгийг та нар хараад ямар хүүхдээ хохирогч болгоод ямар хүүхдээ халуурчингийн айцсан давтаад хохирогчоор тогтоогдсон гэдгийг та нар нотлоод өг. Тэр бичлэгийг үзээд та нар гимшгүүлтэй. Би харин та нарын өмнө нулимсаа үзүүлэхгүй би дуустал үзье хамт заяа. Би түрүүн дурдсан штэ. Анхны 25 оны 1 сарын 13-ны хэлэлцүүлэг би өөрөө зарласан. Миний ард хохирогчоор тогтоогдсон намын эрдэн ган эрдэн ард зогсоол илгээ тэврээл зогсож байсан. Тэрнээс хойш 2 удаагийн хэлэлцүүлэг болоход тэр 2 хүүхдээ ирээгүй. Тэгээ гавц тэрэгт авагдсан тэр гавц тэрэгт авагдсан 14 гавц тэрэгтээ эхний мэдүүлгүүд дандаа зөөрөөтэй. Сүүлийн ажиллагаан дээр энэ хоёр үгээ нийлүүлж орж ирж илээ л дээ. Гэхдээ би үгээрээ дамжуулаад шүүх үл сайн байсан. Шүүх үл сайн байсан. Миний бас хууль ёсны төлөө өмгөөлөгч болох. Хууль зүйн тусалцаа үзүүлж байгаа. Би бас энэ зөвшөөрлийг ашиглаад төдийгөөс өдөө хүртэл энэ хэцүү хэрэг дээр хамт байгаа. Өмгөөлөгч нартаа би бас баярлж байгаа. Хэцүү үед маань тулах багам нь болоод явж байгаа. Та түрүүнд гай эрдний аав нь гай эрдний ээж нь ярьслага өгсөн байсан. Айсан юм байсан тийм. Ингэхдээ бол манай нөхөр лам хүн байсан. Гэсэр сүмд багасаа шавны сууж исэн юм хүн байсан гэж ярьсан байсан. Та бол хуулийн байгууллагын хүн байсан гэж хэлж байна. Тэрийг олон нийтийн сүлжээ буюу тэр одоо миний охины талаар нэг 16 настай охины групп гэж байдаг юм байл л шүү дээ. Тэн дээр мессежээр, комментоор орж ирдэг. Тэднийг наадуулж өөрсдөө харж л байгаа. Харин нэг хэсэг бол 11 сард маш их орж ирсэн. Одооноос үл тэр хууль хүчний байгууллагын зурагтай зургууд бол орж ирэхэ болцсон. Миний охины нийгэмд харлуулах гээд миний тэр цэцэг цэврүү шиг тэр жахан бэлчирхэ охины минь харлуулах гэж пост бичүүлдэг наадуулж байна. Тэр бичиж байгаа постыг сая
Амар буюу биений хилэмжээр ган эрдний ээж ариун тие нотолцсон өөрөө. Гэхдээ тэр их том нөгөө миний хариул одоо том арт талтай буюу том хамгаалттай хүн учраас тэр хэргийн материал буюу тэр хавц тэргийн материалыг чөлөөтэй ярьж илээ. Айцгүй ярьж илээ. Бид одоо хавц тэргийн материалыг тэдийн тэдээ гэд бид нэр одоо ярихаас хүртэл эмээ штэ. Би одоо энэ дэлгэцийн ааш суугаад тийм байна гэж надаар хэлмээр байвч би хуулийн байгууллагыг хүндлэнэ. Шүүхийн байгууллагыг хүндлэнэ. Хуулийн байгууллагаа хүндлэнэ. За ингэж ярихдаа ариун туяа гэд га эрдний ээж ярихдаа тий. Хоёул тэр ярьсхан дээр явж байгаа шүү дээ тий. Миний хүү бол таксины жолооч. Тий. Ер нь бол нэлээд сурлагатай, нэлээд хүмүүжлтэй. Ер нь бол одоо энэ миний хүүг хэрэгтэн болох гээд байна. Ягаад тэгэхээр миний хүү тэр халуурчинг цагдаад очиж хэлсэн. Хэлээгүй бол тэр гэмт итгээд хил даваа цогтох байсан. Миний хүү харин ч одоо энэ хэргийг илрүүлсэн. Одоо ямар ч өөсөвгүй гэмгүй хүнийг хэлмэгдүүлэх гээд байна гэж. Үгүй штэ. Ярьж ирсэн. Би уучлаарай би таны үгээд тастал. Зүгээр баримтаар нэцээ авах боломж авах уу? Яг тэр ээж яриад байгаа хэсгийг. Цагдаад Та сая үгүй штэ гэдэг чинь штэ. Цонхоор харсаа гэтгэж штэ. Цонхоор харсаа ээжийн яриагаар бол 6 цагт над руу залгасан миний хүүгээд 5 өнгөрөөгөөд гэсэн. 5 өнгөрөөгөө залгасаа 6 цагт бид нар хаан бол 4-гийн цагтаад мэдгцээ гэж байгаа. Үгүй ээ. Миний охин бол ам хохирсон цаг мөчн 12-оос 1-ийн хооронд өнгөрсөн. 6 сарын 21-ний 20-оос 21 шилжих шөнө. За. Нэгээс тэр чимдаанлаад хийж байгаа 4:45 бортол 5 бортол тэд нэр яагаад миний охины зөгцийг доромжлоод хажууд нь арх уугаад виски уугаад доромжлоод зөгцөн дээр нь шүлсээ хаяад биеинд нь хүрээд хуцын тайлаад хогийн хар уутанд бүгдийг хийгээд энэ одоо тэгээд айдастай байсан хүн үү? Үгүй. Би энэ дээр за яхаа нөгөө гимбургийн шүүх хурал болоод эцсийн шүүх хурал болоод дуусаг. Би ариун туяагууд би бүр 6-аар буюу би өөрөө тэр шүүх танхим тэр дэдвэргүй тэр бичлэгийг харуулна шүү дээ энэ хүмүүст. Үнэхээр миний хүүхэд гин буруутай байна уу? Миний хүүхэд гохирогч байна уу гэдгийг шүүх танхим буюу шүүх натлаад өгнө. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Тэр хүний монголчуудын юм штэ. Малаа төхөнчгөр бид нар малаа төхөнөхөөс өмнө бид нар бага насны хүүхэд, балчир насны хүүхэд буюу эмэгтэй хүмүүс нүдийн таглаа, чихээ таглаад бид нар холддог доо. Тэгэхэд бүхэл бүтэн хүн бүлэглэж онц хэрцгийгээр алчгаад зогцын доромжлно гэдэг юу гэсэн үг юм. Би ээж ярилцлага өгсөний дараа би өөрөө пост оруулсан шүү дээ. Би өөрийнхөө захин хуудсанд 3 цаг ярьж байгаа. 3 цагийн цаана би ярил зөндөө юм гарч ирнэ. Та тэр бичлэгийг үзээд үзээрэй. Миний хүү үнэхээр аим хохирогч байна уу? Та тэр номын эрдний ээжээ ав. Тэр бичлэгийг үзээрэй. Энэ хоёр үнэхээр хохирогч байна уу гэдгийг зүгээр тэр хавц тэргийг яхаа үзэхгүй байж болно. Хавц тэрг яаж үтгцэн байж болно. Зүгээр тэр бичлэгийг л та нар танхимд ороод миний гомдлыг тайлаад өөртөө ингээ нүдэрээ хараад үзээд өгөөч. Би одоо бүр энэ гэр бүлээс би бүр энэ зөвшөөрлөө ашиглаа хэлж шээ. Та нар том арт талтай учраас та нар энэ шүүх хурлыг нээлттэй явуулаад өөртөө ороодог. Өөртөө тэр гэр бүлийн гишүүд нь хууль ёсны төлөөлөгчүүд нь ороодог энэ хэрэг дээр. Яг уу би миний нэг юм зарчим байгаа. Би сая 9 сарын 17-нд би нээлттэй явал ягсан насан туршаагүй хүүхдээ асуудал яригдж байна гэсэн. Тэр дээдэргүй насан туршаагүй хүүхэд хохирогч болчиход байхад яагаад тэрийг нээлттэй байж болдоггүй? За нэг ийм болгоомжтол байгаа уучлаарай. Би бас таныг сэтгэл зүй маш хүнд байх чинь бас
дэмий асуулт асууж яж магадгүй. Тэгвэл та шууд хэлээрэй тий. Би энэ асуултанд чи хариулмааргүй байна гэдэг. За үнэхээр хэрвээ үнэхээр одоо ган эрдэнэ, номын эрдэнэ гэдэг хоёр эмэгтэй эрэгтэй хоёр одоо хүүхэд гэх юм уу залуу гэх юм уу тий. Энэ хоёр хүн үнэхээр буруугүй байхад тий энэ хэргийн хамжигч биш байхад ээж нь л одоо энэ хэргийн хамжигч мөн гэж зүтгээд байна. Прокурор бол одоо нэг үгүй хэлэхэд бол энэ хоёр чи ерөөсөө энэ хэргийн хамжигч биш ээ. Хохирогчоо гэдэг ба шүү дээ. Прокурор нэг баримт юм уу юу юм уу төшөглээд байгаа юм уу? Яг яагаад байгаа юм мэдэхгүй байна те. Яг мэдэхгүй байна. Тэгэхээр энэ хүмүүс ингээд үнэхээр гимгүү хахад энэ ээж ингэсээр агаад олон нийт ингээд шуурсаар агаад одоо те сошиалор ингээд гимгүү хоёр хүнийг ялчих гээд байгаа юм шиг үсттэй. Окей. Гэдэг айд суугаад байгаа. Болгоомжл байна. Бас би бас нөгөө тухайн газар нь байгаагүй учраас би бас ингээд бас тийм байх юм биш үсттэй гэдэг юм бас болгоомжл байна. Тэгэхээр та яг сайн бодцоод гэх юм уу? Үгүй энэ ган эрдэнэ, энэ номын эрдэнэ хоёр чинь ийм юм учраас энэ хэргийн хохирогч биш ээ, хамжигч юм а гэдэг юм. Баримт гэх юм уу, бодол гэх юм уу, дүгнэлт гэх юм уу тийм зүйлийг хэлж болох уу та? Баримтыг би энд ярьж болохгүй гэдэг танд дурдсан шүү дээ. Хац тэргийн материалыг би энд ярьж болохгүй. Баримт бол байгаа надад. Баримттай учраас баримттай байгаа учраас би эсүүлтгүүгээрээ буюу өөртөө хамжаад хэлэлцээд бүлэглээд онц хэрцгийгээр миний охиныг наадуулчаа алсан шүү дээ. Яг та түрүүн прокурор гэж байна те. Би прокурор дээр бол би хүсэлт гаргасан. Мэдээч би энд прокурорын албад ажиллаа хийхгүй байна гэж хэлээгүй. Би энэ хэрэг дээр ажиллаж байгаа хяналтын прокуроруудтай би цаашид энэ хэрэг дээр хамтарч ажиллаж чадахгүй байна л гэдэг би хүсэлтээ гаргаж чад байгаа. Би цаашдаач хамтарч ажиллаж чадахгүй. Эднэрийн яллагдагчаар татахгүй гэд бүхэл бүтэн жил гарангийн хугацаанд хохирогчоор тогтоогоод явцсан прокурор нар энэ хэрэг дээр хизээж ажиллахгүй. Манай мөрдөн байцааг алууч. Бас нэг өвгөрийн эвэр дөрвөл 1000 өвгөрийн эвэр дөргөн гэж үг байдаг. Энэ хэрэг дээр олон мөрдөгч орсон. Анхнаасаа л тэр хэрэг дээр очисон прокурор нь мөрдөгч нар нь зөв үнэн зөв ажиллаад өгөхгүй яатсан. Миний энэ нэг ганц үрээ алдсан энэ зовлон шаналлыг жаахан ч гэсэн нэмэглээд өгөхгүй яасан бол гэж би боддог шүү. Прокурор номын эрдэнэ, ган эрдэнэ хоёрыг ойн хорог юусоо холбоогүй хохирогчд гэж үзээд зүтгээд байгаа тийм жил одоо 6 сар. Шүүх нь үгүй энэ чинь нэг асуудалтай байна шүү дээ. Та нар нэг сайн шалгаач дутуу ажиллагаа явагдаад байна шүү дээ. Тэгээд шүүх бол 3 удаагийн шийдвэрээр бол алах зогсоо. Шүүх бол сайн байсан шүү. Шүүх бол энэ дээр энэ том хоёр байгууллага энэ прокурорын байгууллага нь үгүй энэ гэмт хэрэгтэн бишээ гэж үзээд хахад шүүх эргэлзээтэй байна. Гэмт хэрэгтэн биш гэж үзэж байгаа дүгнэлт чи өөрөө эргэлзээтэй байна гэд. Ингээд энэ ингээд маш тийм том юм юу юм болоо гэдэг юм эргэлзээг одоо төрүүлчихэд байна л да тий. Энэ дээр прокурор ер нь яагаад энэ хоёр ган эрдэнэ, номын эрдэнэ гэдэг хоёр хүн гэмт хэрэгтэн бишээ гэд ийм хатуу байр суурьтай байгаад байгаа юм. Та энэ юу гэж бодож байна? Тэгээд дээр нь та ингээ прокуророо ингээ солио, баясгалан Янжин Долом гэж хоёр прокурор байгаа танай хэрэг дээр. Энэ хоёрыг солио. Энэ хоёр чинь ерөөсөө энэ номын эрдэнэ, ган эрдэнэ хоёрыг үндсэндээ бол хамгаалаад байна шүү дээ, тий? Яллагтагчаар татахгүй, ажиллагаа хийхээ хүсэхгүй. Гэхдээ солиод өгөөч гэдэг. Толгоонд нь ерөөсөн анханасаа л хохирч гэж тогтоогдсон шүү дээ энэ хоёр прокурор. Тэгээд хад яага ингээд хатуу байр суурьтай байгаад байна. Тэрийг одоо хуулийн хяналтын байгууллага тогтоогоод өгөх бах оо. Тогтоогоод. Юу гэж хардж байна та? Би хардах эрхийнхээ хүрээнд гэдгийг цагаан цаасан дээр хараар буулгаад холбогдох байгууллагад бол өгсөн байгаа.
Тэгээ шийдвэр нь яаж эцэслэн гарахыг би мэдэхгүй. Сольж үлэхгүй байгаа тий. Солигдохгүй байгаа. Тэгвэл шийдвэр нь яаж гарахыг би мэдэхгүй шүү дээ. Одоо надад нэг юм дахиад Гэмбуруугийн хурал болно, дахиад энэ хурал танхимд болно, дахиад нөгөө хоёр прокурор ороод ирэл хэцүү шүү дээ. Орж ирэх. Одоо солихгүй бол орж ирэх л байх л та тий. За дээрэс нь ер нь тэр айл хинээ тэр нэг айл байгаад байгаа шүү дээ. Өөдөн мэдээ тий. Тэр хинийх юм бэ? Тэр энэ дээр бас би нэг ийм өрөөсгөл ойлголт цахимд яваад илээ. Тэгээд Ганэрдний ээж Ариун Туяагач өөрөө дурдчихилээ. Ганэрдэн даваг дөрж Номердэн би нэгээ таньдаггүй байсан гэсэн. Үгүй шүү. Номердэн Ганэрдэн хоёр бол харгалдаа хоёр байрны хүүхэд шүү. Номын Эрдэнэ Га Эрдэнэ хоёр бол харгалдаа байрны хүүхдүүд. Номын Эрдэнгийнх би ч нөгөө хэргийн газраа үлээ хийжсэн болохоор бас зураг авчирсан. Энэ Номын Эрдэнийх нэг давхар. Энийгээр ямар ч хүүхэд үсрээд буuna. Энэ цонхоор үсрээд буунда хэрэг болдог газар буюу миний охины нас барсан газар. Энэ Номын Эрдэнгийн гэр бүл. Эндээс ямар ч хүн аврал гуйгаад энэ цонх руу санд аваа шидсэн ч энэ цонх харахад гадна байгаа хүмүүс. Наа чи баг ингэ газар нь байж тээ тийм. Газар энэ налуу юу краш. Энэ бол хойтлоос авсан зураг нь миний. Энэ бол нөгөө том цонхоогоос та нарны хардаа хүн багтахаар цонхоогоос тээ. Эндээс хүн гараад ам авраарэ энд хүүхэд алах гэдэг штэ. Ам авраарэ гэл хүн цонхоо хонголоход орилоход нэг хүн гүгээд орно доо. Тэгэхэд эднэр ямар ч боломж байгаагүй. Хаалга нь ээж нэг яриа явж илээ штэ. Хаалга өрөөчг нь юм байсан. Хаалганы зураг мөргөл одоо тэр хавц тэрэгт авагцал байгаа. Би харцал байгаа тэрийг. Цоож нь ухаалаг байсан гэдэг ааш. Өөрөө ухаалаг байсан гэдэг ээж Ариун Туяагаа дурдчихлаа. Ариун Туяагаа энэ байшин бодвол мэдж байгаа юм байна гэж би ойлгож байгаа. Тэгвэл би энэ байшин би түрүү нэг зураг харуулсан штэ. Энэ би орон сууцны юу? Тий. Нөгөө би энэ хаалганы гадаа очиод охиныхоо гомдлыг тайлахын тулд би ингээд зул өргөсөө энэ хаалгыг би энэ хаалганы энд очиод миний охин энд хорогдоод яваа штэ. Уцаа авахгүй л хорогдоод энд өнгөрсөн штэ энэ хаалганы цаа. Тэгтэл би энэ зургийг аваад тэр хилээд ээж хилээд байгаа мөн ч биш үү. Тэгтээ ямар ч хүний амийг аврахын тулд тийм ээ би хүн алж үсхийг хүсээд байна. Тэгэхэд энүүгээр хүн өсрээд буух боломжтой байгаа дээ. 9 давхар биш, 10 давхар биш. Нэг давхарт болсон. Миний охин нэг давхарт буюу тэр Эрдэнэ хоёрын Номын Эрдэнгээд байгаа охины гэрт нь миний охин онц хэрцгийгээр ам бүрлэгдсэн. Номын Эрдэнэ гинт хэрэгтэн давг дорж хоёр би түрүүнд дурдлаа штэ. Миний охиныг Ариун Туяа гэдэг тэр Ганэрдний ээж нь даваг доржи эхнэр нь болох байсан юм байлээ. Найз охин нь болох байсан юм байлээ гэж л Ариун Туяагаа та. Үгүй шүү. Миний охиныг онц хэрцгийгээр бүрлэгсэн наад 3 хүн чинь бол гуруула эртний найзууд. Миний охины гэд хилээд байгаа тэр даваг дорж чинь Номын Эрдэнийх нь найз залуу нахгүй юу? За чи тэг өгнө. Номын Эрдэнэ чинь даваг доржийн найз охин гэсэн үг юм уу? Найзууд, найз охин. Номын Эрдэнэ энийг би Гэмбуруугийн шүүх хурал болсны дараа би өөр аль биесээр нарийн харилцааг нь ярина гэж чинь тий. Та хариулахгүй ч байж болно л доо. Би нэг сонссон ганц хоёр юм асуувал танд болох уу? Номын Эрдэнэ нийт тухайд. Энэ даваг дорж гэдэг этгээд чи өмнө нь 32 настай эмэгтэй хүнээс үү? Тийм ээ? Одоо таны асуудалтай хамт явагдаад байгаа. Энэ аллагыг Номын Эрдэнэ мэдчих байсан байж болзошгүй гэдэг юм. Би нөгөө энд бас нөгөө талын амих хохирогчийн гэр бүл гэж байгаа. Тэгээ ёс 100% би өөр хавц тэргээ ярьж болохгүй.
Ер нь тийм сураг сонсч ирсэн үү? Би тийм сонсч байсан уу гэхээр би тиймээ үгүй гэж хэлсэн ч ёс зүйн хувьд би өөр амь хохирчийн хэргийг ярьж болохгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр энэ Номын Эрдэнэ, Гаан Эрдэнэ, Даваг Дорж нарыг арх согтруулгуудаа хэрэглээг байна гэдэг ийм дүгнэлт гарсан гэж үнэн үү? Ярьж болох байлоо. Болохгүй юу та? Хэргийн газар дээр архины шил одоо арх марх байгаад байдаг. Тэгээ байгаа л юм чинь тэд нар хэрэгэлсэл байж таараа штэ. Тэрийг хэрэглээгүй гээд шүүх шинжилгээний дүгнэлт гарсан бол энэ бас өөрөө өрөөсгөл. Хэрэгэлсэн болоод тэр хэргийн газраас олдсон материал дээр архины шил буюу вискиний шил тэр миний охины цогцны хажууд байж л хэллээ штэ. Гэтэ би энэ бас нэг зүйлээ би бас нөгөө охиныхоо нэр төрийг хамгаалаад би нэг зүйлийг бүр хариуцлагатайгаар хэлчихье. Миний охины биенээс эргэлхээс илрээгүй шүү. Миний охины ангаас та зараагүй. Тэгэхээр миний охиныг тэр Гаан Эрдэнэ ээж ариун туяа авгаан болох байсан, найз охин болох байсан гэд өөрөө үртэй хүн ш тэр хүн. Нийгэмд харлуулад тэр хорвоо дээр байхгүй бол зүгтэр. Орчлон хорвоо дээр байхгүй бол зүгтэг. Үхсэн үхэлэх биш тэгээ яагаад миний охины нийгэмд ингээ харлуулад байгаа юм? Би тэр гомдлыг 11 сарын 29-наас эхлээл би гомдолтой байгаа учраас би өнөөдөр би энэ олон Монголын ард түмний хүсэлтийг биелүүлэх гэж би дөрөнд дурдсан те. Манай хөгшин настай ээж хүсээд байна. Яриа өгөөд миний охины тийм хүүхэд биш гэдгийг ингээд хэлж болтгүй юм уу? Би тэр шүүх тахимжаа очиод хэлээд өгье гэсэн. Тийм учраас би охиныхоо нэр төрийг хариуцлагатайгаар би нүнээр сэргийлгэнэ. За энэ хэрэг бол нөгөө талд нь маш их нөлөөтэй хүмүүс байгаа учраас ингээд хүний ёсоор уйжилтгүйхийн хооронд ийм хүн чанаргүй. Ийм муухай хандлага. Тантай өмнө нэг ч удаа таарч ийм муухай Монгол хүний ёсонд энэ байж байгаагүй юу? Хин Номын Эрдэнэ арга гэр, Гаан Эрдэнэ би хараачгүй тэр хүмүүсийн гэрүүлэг. Хинэн ч эмгэнэл илэрхийлээгүй ядаж. Хинэн ч илэрхийлээгүй. Давд тантай шүүхийн танхим таардаг баг. Өөчлөлт. Окей. Тэр хүнийг мэдээж маш хэцүү байдаг баг тийм. Окей. Тэ нөгөө тэд нэр арт талаараа те танил талаараа аархад байж болно штэ. Эд төрөнгөөрөө ирдээд байж болно бас. Элдэв гүтгэлгийг те нотлох баримтаар нэцээх хангалттай баримтууд байгаа шүү дээ өгнө. Энэ би одоо тантай нэг ярилцлагыг хэлье гэж бодож байгаа шүү дээ. Энэ хавц тэргийн материалтай хангалттай нотлох баримтууд байгаа гэдгийг би хэлье. Тэр хоёр гэр бүлийн гишүүдэд. Хоёулаа нөгөө ярилцлага эхлэхээс өмнө нэг ярилцчихсэн тий. Тэгэхэд надад таны нэг ийм яриа их би ингээд зарс хийсэн сонсоод Даваг Дорж над руу тасралтгүй хардаг шүүх хурлын танхимд. Цааналтайгаар хардаг гэд. Сая тэр бол надад тий 3 дахь аимшигтай санагдсан. 9 сарын 17-ны 25-ны 9 сарын 17-нд хэлэлцүүлэг болсон. Одоо тэр Даваг Дорж гэдэг галуурчин танхимд орж ирэл тасралтгүй намаа ширцсан. Та айсан уу? Би айгаагүй. Тэд нар надаас айж амьдрах хэвээр. Би айгаагүй.
Би ёстой айгаагүй. Тэр гурав надаас айж амьдрна гэхээс би ёстой айгаагүй шүү. Айхчгүй би цаашдаа эднээс. Би нэг л зүйлд гомдоод байгаа. 3 миний охноос алд биеэрээ илүү 3 том бид хүүхдээ чи. Тэр алган чи нэг хүүхдээ яаж тэгж дарчлан зовоож. Онц гэрцгээр бүрлэгчгээд цогцыг нь доромжлоо сууж байдгийг. Цогцыг нь доромжлоо. Бинт нүрэл толгой дээр ингэж уудан дэгүүжим даагаад тэргүүгээл инээлтэл цай уугаал ярих уугаал хажууд нь 5-6 цаг яаж зовсон бол ээж нь дурдчихлээ ш даруун туяагаа. Миний үг ороход тавагдаж амгаа хөргчиг алгадаад унгагаа бодон дээр унгагаад нэг орсон чинь бооцсон өнгөрцөн байсан. Энэ одоо юу гэсэн үг юм? Малын шүртэл тэхгүй ш. Тарчлан хана. Талигаа жохон яагаад номын эрдэнэт очих болсон юм бэ? За би цаашаа Ярмааргүй байна. Одоо би энэ яриагаа дуусгах ярилцлагынхаа цаг. Одоо удахгүй шүүх хурал болж магадгүй байна. Тийм ээ. Шүүх хурлын танхимд яах вэ? Өмгөөлөгч нар хүүхдүүдийнхаа бичлэгийг хараад нэрээ ярьж доромжилсны шүүх хурал дээр эднэр хараад ямар хандлага гаргах юм чинь бэ? Нулимсаа төвчээ суунаа би та нарыг. Тэгээ отгоо би нэг хүсэлт тавиул болох уу? Яг үдэ одоо хоёулыг ярилцлагыг хүмүүс үзнэ. Тэ баахан шагширна. Шудраг өсөй нэхэн энэ талдаа бас та охиныгоо төлөө хийж байгаа нэг зүйл. Хоёр тал та бол одоо ингээ харж байгаад бол сэтгэл зүгээр маш их тамирдчихээн. Тэгээ энийг бол одоо ямар ч хүн ойлгоход хэцүү тий. Ойлгож чадхаагүй юм зовлонтой байна. Дээр нь энэ хуулийн элдийн байгууллагаар явна гэдэг чинь өөрөө их санхүү мөнгө шаардсан ажил байдаг. Тэг өмгөөлөгч нарын зам болж гин үү? Би яг ингээ боддоор танд одоо тусламж ядаж өмгөөлөгч нарын чинь зардлыг олон нийтээс тий болгоод өгөх ийм дэмжлэг үзүүлэлт та зөвшөөрөөчдөх үү? Одоо та нэг ярилцлагын ихэнд хэлж штэ. Энэ айгүй гой зурдаг охин байсан тий ойж үлээ байгуулагчны хамгаалъя гэд магадгүй хүмүүсээс мөнгө төгрөг цугладаг бол охиныхоо үйл хэргийг үргэлжлүүлээд мод тарьсан чи яах вэ гэж бодож байна л да. Би одоо яаж танд тусалж чадах вэ? Мэдээж одоо ингээд сэтгүүлч нар нэг ярилцлага аваад салаад одоо болж байна л да. Гэтэ боддоор ямар нэгэн байдлаар танд би тусламаар байна. Та дүр асвал өмгөөлөгч нарын хөлсөн мөнгө гэж. Манай энэ хэрэг дээр маш сайн өмгөөлөгч нар ажиллаж байгаа. Маш сайн өмгөөлөгч нар өөрсдөө сайн дурын хүрээнд, нийгмийн хариуцлагын хүрээнд хууль зүйн тусалцааг үнэхээр үзүүлж байгаа надад. Тийм учраас ч бид эдэнд итгэж байгаа. Энэ хэргийг хард бид гурав заавал гарна. Хоёр дахь та дурдлаа. Энэ хэрэг шийдэгдэнэ. Гараас хөтлөө ганц өрөмөн босоод ирэхгүй шүү дээ. Босоод ирэхгүй учраас би охиныхоо хүслээ биелүүлнэ. Хүмүүс би сарингийн ажлыг хийж чадна би. Хүмүүс ч гэсэн одоо надад банк мансыг асуувал би өгч болох уу? Ер нь монголчууд бол туслая л гэсэн юм сэтгэлтэй хүмүүс шүү дээ. Зүгээрээ өмгөөлөгчтэй хэлсвэл манай өмгөөлөгч хууль зүйн тусалцааг хөнөөцүүлж байгаа шүү. Би энэ өмгөөлөгч авах хэрэгтэй юу? Үгүй. Яах вэ?
Монголын ард түмэн чинь бас их сайхан сэтгэлтэй юм бэл. Хэрэг гарснаас хойш 40 өмгөөлөгч над руу хандсан. Сэтгэл зүйн салбар буюу сэтгэл зүйн салбар уучлаарай би нэг жаахан сандраад. Зүгээр. Манайхан ч их олол хандсан баг тий. Олон хандсан надаа. За танга яриад дуусах. За үнэн ялах цаг ирэх баг. Тэгээ одоо би хамар таныг сэтгэлээ бодорой, чанга байгаарай хэрэгэд үг бол хэлж чадахгүй. Ийм нөхцөлд ороод би ч одоо ямар байх нөхцөл байдал байгаагаа мэдэхгүй учраас одоо хоосон хий үгээр яах вэ гэж бодож जैन. Тэгээд удахгүй болох шүүх хурлыг бол Монголын ард түмэн харж байгаа. Тантай бол одоо тий тэр хөдөө орон нутагт байгаа ээж, Улаанбаатар хотод байгаа аав, тий хилийн чандад байгаа охин, залуу, тий үнэн шударга ажилдаг төрийн албан агчид, Монголын төр, тий хэн байдгийг бүгд л одоо тантай хамт байгаа. Энэ хэрэг үнэн зөв шийдэгдээсэй гэж маш олон хүн залбирч хүлээж байгаа гэдэгт бол та итгээрэй. Тэгээд ямар ч гэсэн биднийг зориод тэр нэг ээж ингээ худлаа яриад байна штэ би няцаа аялдаа гэд ирж байгаад бол талархлаа. Тэгээд танд амжилт хүсье, сайн сайхныг хүсье.